За тэгвэл буулт маань нэг иймэрхүү болох юм биз дээ. Би бол өвөгийн айлдар юмыг угаасаа хасахгүй. Тэгэхээр шууд энэ болж байгаа бүх процесс одоо шууд. За. Тэгэхээр онгод үегээсээ ер нь ярих юм байна тий. Тэгэл ял да. За. Би бол удирдахгүй шүү дээ. Одоо ингээд мэдээ боогол шууд буулганд авах гэж байна. Тэгээд тийшээ хурж болохгүй. Тийм ээ. Хорооны гээ шалганы. Чим. Мэдгүй. Өөрсөд нь айлдвараа хөөрлөхгүй цугларсан байна. За өвөө өндөр байгаа. Салгалаад байгаа юм биш үү? Зархсан зэрэг. Тогтлоо том. Зүрхэн Зүүн гар гимтэлтэй байсан юм уу? аа. За бас За юу ярина яана гэж үү? Өнөөдөр бидэд онгод гэж юу вэ? Гэт ерөн тэр талаар дэлгэрүүлж асуух гээд. За. Ер нь та нарт онгод гэж ер нь юуг хэлдэг юм бол? Европсын сүнс. Монгол хүмүүс ч гэлтгүй дэлхийд даяараа ер нь нэг тийм сүнсэл гэж ойлгодог юм шиг байна. Өөр. За яа. Ер нь бидний ойлгож байгаагаар бол их өндөр хөгжсөн нэгсэндээ тийм оюуны өндөр түвшинд төрсэн. Одоо бидний хэлдгээр бол нэг гэгэрэлт төрсэн гэж яриад байдаг. Одоо яг чухам юм. Оюун санааны тийм хөгжлийн өндөр түвшинд төрсэн сүнс. Ер нь тийм л болоод байна уу? Тэгээд тэр нь болохоор биднээс мэдээж бидний дээд үеиг өвөг дээдсүүдэд болохоор бид нар бол юм онгод гэж тэгж л ойлгоо. Тийм л ойлголттой байдаг. Тэгээд заримдаа бас нэг юм одоо юунуудаас мэдээллүүдээс ингээ уншаад үзэхээр онгод гээд ингээ байжсэн чи ахаад л нэг баг тэнгэр, их тэнгэр гэ бас ингээ төвшин байдгийн байх гэж ойлгосон л та. Баг тэнгэр яам, их тэнгэр яам. Газар дээр бол нэг яг тийм юм хам шиг. Замбац нэг тийм байдаг. Баг тэнгэр яам, их тэнгэр яам гэж баячууд нийш арай доод баячууд нийшээ гэж хэлдэг үлээ. Нэг тийм яг бидний хувьд л яг нэг материалын зүйлийн хувьд нэг тиймэрхүү ангилалтай байдаг шиг. Оюун санааны хувьд бас нэг тийм төвшин байна уу юу? Тэгээ нэгсэндээ бол ер нь өндөр хөгжсөн оюун санаа юм байна л гэж. Сүнс.
Сүнсэл гэж бидний хэлээд зарчиж штэ. Гэхдээ бол би бол ингээд төсөөлөхөр оюун ухаан юм байна гэж л. Уул нь монгол хэлний их тайлбар тол гээд олон нийт нь мэдэхгүй үг юм аа ингээд асуудаг. За. Ийм юм дээр нь болохоор бөөнөрийн буух үед бидний ирж оршин хийс үг түүнийг төлөөлсөн одоо зүйл гэж хэлж байгаа байхгүй. Ер нь бол сүнсэл гэж ойлгогдохоор. Наац нь ер нь бол доромж утгатай юм байна. Бид тэгвэл хий дүртээ сүг байж таарах юм биш үү дээ. За босод улаас бөөнөр нь зинийгээ тайлбарлаж чадахгүй бас л сүнс буулгадаг өвөг дээдс гэдэг бол сүнс юм аа л гэж илэрж байгаа үзээ. Тийм ээ. Энэ хорвоогоор дүүрэн сайн муу өвчнөө сүнс байна. Бөө гэдэг бол тэгэхээр сүнстэй харьцдаг юм. Ингэж л ойлголттой. Үнэхээр тийм сүнстэй харьцдаг байсвал бид яах гэж хамгаалах юм бэ? Тэгэхээр онгод гэдэг бол сүнс биш байх нь. Сүнс гэдэг бол хамгийн доод. Одоо та нар энэ ертөнцид байгаа бол та нар сүнстэй. Бас энд гацсан хийдвэртэй янз бүрийн сүнснүүд байдаг. Та нар л мэддэг. Тэгэхээр хин нэгний өвөг дээд эс гэж явангуудаа шууд сүнсийн дуудаад бидээ оруулж ирээд байгаа бас биш байх нэ шүү дээ. Тийм байна. Онгод гэдэгтээ бид мэдээж удмын улаачаа тодолдог. Түүний чөмгөнд бидний мэдээлэл бий. Төрхөөс нь бодол яаж тийм. Чи ямар нэг зүйлийн уруу дүмл байж таараа шүү дээ. Тэр болгоны мэдээллүүд дамжаал яваад байдаг. Удам дамжиж чөмгөнд хуралдаал хадгалагдал байдаг. Одоо та нарынхаар бол ген гэдэг зүйл, удамшил ген гэдэг ярьдаг лөө. Тийм. Тэр зүйл чинь байна шүү дээ. Тийм ч учраас нэг чөмг сайтай ир гэдэг шүү дээ. Тийм. Бас байж болох тийм. Бид үнэхээр хийдвэрээр энд бууж ирдэг болов. Тэгш. Тэгвэл саяны нөгөө нэг буруу тайлбарласан дээр ер нь ойролцоолох гэдэг. Тэгэхээр нөгөө хийдвэрээр бууж ирэхгүй удмын мэдээлэл улагчтайгаа холбогдож л. Улаацсан дээр аав ээж эмээ өвөө за ингээд дэшээ ингээд хөөгөөд ер нь хаанаас ихтэй тэр болгоо ингээд дамжаад явсан байх шүү дээ. Хэдэн зуун жил хэдэн мянган жил одоо үргэлжлээл яваад байсан тийм сан үүссэн байна гэдээ ойлго. Мэдээлэл сан. Тэр донд өвгөдөд яах вэ? Мэдээлэл үлд. Хэдийнэ дээд тэнгэртэй үүлээ гараад онгод дээдсүүд болсон. Дээд төвшөндөө шилжсэн. Гэхдээ бидний дурсамжийн үргэлжлэл гэдэг нь одоо удмын үр хүүхдүүд байна шүү дээ. Тэд өрнсөөр байгаа. Түүнийгээ тодолж тэр мэдээллийг сэрэж өгдөг байх нь шүү дээ. Итгэвчүүлж. Тийм байна. Яг тэр үеэс тэр өвөг дээдс нь тэдх үеийн тийм онгод дээдс байна гэж дамжуулах мэдээлэл бүрдэх зүйл бий болно. Үний удамшлын мэдээлэл гэдэг зүйл байна да. Тэрэн дээр маш их олон жилийн олон мянганы дурсамжууд маш олон хүмүүс одоо өвөг дээдсүүд нь байсан байна. Тэр дундаас тодолж байгаад итгэвчүүлдэг байх нэ. Мэдээж тэр дурсамжийн зүйл итгэвчүүд ирэхээр яах вэ? Тэнгэрээс бид шууд улаастайгаа үр удамтайгаа холбогдох боломж үүсэж байгаа. Тэрнээс тэр тэнгэрийн орноос та нар руу нисч ирээл шууд улаац дээр зоогдож орох нь чайш. Энэ бүдүүлэг мунхаг байдлыг зогсоох хэрэгтэй.
Тэгвэл онгод гэж тийм зүйл байх. Ямар нарийн Гэхдээ өвөө онгод болохын тулд өвөө ямар сорь шалгалтыг өвөө өгдөг юм бол Тэр нь тийм чухал биш ээ. Тэрийг нас орсныхаа дараа одоо яарад яах вэ? Бас яарад биш үү дээ. Бас болчмоор л шүү дээ. үстэй амжилтаас үнэтэй бай. Тэгэхээр ер нь бол яг ингээд яг чөмөл мэдээллийн сан байдаг гэд тэгж ин тийм ээ. Тэгэхээр ингээд бас нэг тийм тэр чинь мэдээж ингээд таны одоо тэр онгодуудын үр удам гэдэг олон хүмүүс байж дараа хэдэн 10-ын дээр олон үр байлаа. Тэндээс нёгийг нь сонгохдоо ямар нэгэн тийм нэгдүгээр шалгуур сорой юу байдаг вэ? Хамгийн чадвартай, хамгийн шилдэг, хамгийн сайрын сонгон шүү дээ. Тэгэхээр ч одоо тийм сайн сүнсийг гэсэн үг гэж ойлгож болох. Удмынхаа хамгийн шилэгдмэлийг сонгоно гэсэн үг. Нөхөнийг үл үтгэхэд байвал яаж бидрийг залж олон түмэнд хэрэгтэй зүйл хийх болж байна. Тэгэхээр чин зөв явдалтай. Шудраг зарчимтай. Яа тэгвэл өөр одоо ингэ нисж ирдэг тийм хий сүнс бишээ гэдгээ дахиад нэг хатуу бардамж хэлчихье. Ер нь босож шашин шүтлгийнхэн ч гэсэн өөрсдөө буу байж үзээгүй. Тэнгэртэй холбогдож ярилцаж үзээгүй учраас сүнстэй холбогддог юм байна гэж тайлбарладаг. За тэр үл яг нийтлэг. Яг гэвэл тэд өөрсдөө сонгогдож үзээгүй, тамгалагдаж үзээгүй юм чинь Тэнгэрийн талаарх ойлголт байхгүй. Тэгвэл бусад шашныхан тэгээд янз бүрээр ярих нь ер нь бол хориотой болохгүй юм байна. Бусад шашныханд ийм учиртай юм. Бөө хүн бол сонгогдож бэлтгэгдсэн нэгэн байдаг. Харин бусад шашныханд хизээч сонгогдсон хүн гэж байдаггүй. Тэд өөрсдийн сайн дураараа л шүтэх, бишрэх, болох гэдгээ шийддэг шүү дээ. Тэрнээс шууд төрхөөс нь ахуулаад тэгж зүтгүүлнэ гэж сонгогдсон тохиолдолтой өөр шашныхан байдаггүй гэсэн үг юм. Нүгээрээ онцлог. Тийм ээ. Тэгэхээр угаасаа бид нар өөрсдийн мэдлэгийн төвшөнд л нэг тэр үнэндээ ярьдаг. Тэгэл Гэтэл бусад шашныхан тийм байхгүй байна. Гэтэл бөө улааж хүн өөрөө ихийн хөвлөд байхасад хамгаалагдсан байдаг гэж ярьдаг шүү дээ. Нэг хүн өөрөө нэг шашныг хангалттай үнд зүтгээд байдаг. Сайн дураараа. Гэтэл хөвлөнөөс унсныг хөөхд Тэнгэрийн тамхтай улаач тэрнээс 10-20 жил бэлдсэн зүйлээс нь илүү нэгэн өдрийн дотор л тэр хүнийг давчвал яах вэ? Шалтгаан нэрөөс л сонгогдсон сонгогдоогүй хоёртол байна шүү дээ. Тийм болохоор өлөө хэд яах вэ? Үзэн ядна, атаарх нь. Тийм учраас дахиж ийм байдал үүсэхгүй тулд яах вэ? Бөө гэдэг бол ийм тийм муу яр юмтай холбогддог тийм юм байгаа ингэж худал цэцэрхэж хилээд тэднийг зөвхөн хин чиш болгож олонний дунд урж тасдуулах ажлыг хийдэг байх. Тэгчгээд өөртөө сонгогдсон биш нэг сайн дураараа судлаад явсан зүйлээ нэг эрдэм мэдлэг гэж ярих дуртай бус байна. Гэхдээ тэднийг хідээс тэнгэр таалаагүй байдаг шүү дээ. Тэр өвөө сая тайллаа. Одоо мэдээж онгод дээцүүдийг бол сүнс одоо энэ дэлхийгээр ингээд зүгээр л ингээд хэрэн тэнээр ингээд яваад байдаг. Ер нь нийтлэг ойлгочлолт шүү. Тэгээ хүмүүс тэгээл нэг хин таарсан нэгнийх нь руу одоо бие рүү н ороод тэгээд ямар нэгэн тийм янз бүрийн үйл хэргийг яваад байдаг гэж ер нь тийм төсөөлөл байгаад байгаа нийтлэг. Тэгэхээр нэгсэндээ бол за хиймэл одоо бидний одоо сүнстөө төвжигдсэн гэдэг байгаа тэр сүнсүүд яах юм ингээд явдаг юм байна. Яг онгод дээсүүд маань яг хаанаас ирдэг юм болоо гэдэг нэг тийм сонирхолтой Бид нэр ирэхгүй. Бид нэр удмынхаа өртөө тэндээсээ холбогдож чаддаг. байгаа газараасаа. Манай улаацад гэхэд миний удмын мэдээлэл миний хойч үе учраас мэдээлэл нь байгаа шүү дээ. Чөмгөнд нь байдаг юм. Тэр удмынх нь
та нарынхаар ген гэдэгт нь байна. Тэрийг итгэжүүлээл холбогдно гэсэн үг шүү дээ. холбоо тогтоо. Бид нар нарийн холбоо. Тэрнээс би тэр дээрээс нисэж очил улаас тэр шууд буугаад ирнэ гэж байхгүй шүү дээ. Би ч ямар хээри үхээр сүнсөөгөө шүү дээ. Тийм байна. Тухайн таг үеийн тэддэх үеэс гэдэг нь тэддэх үеийнхээ дурсамжийг хадгалж байгаа дурсамж санг нээн гэсэн үг шүү дээ. Тэр үед нөгөө хингэргээд илж байгаа буу хүн чинь яах вэ? Маш сонин байдалд ордог шүү дээ. шилжилтийн Зөв. Та нарынхаар одоо транс гэдэг лөө. Тийм байдалд ордог гэсэн үг. Тэгээд тэр итгэцэл боллоо тэр үед тэр дурсамжийн зүйлэнд биеийг бүртэн бүрхэж авч удирдах эхэлдэг байх нь. Тэрнээс нэг тийм хээрийн сүггүүд шиг юм орж гараад ингээд байгаа биш. Бид нар ч дээрээс доошоо тэгэж тэнд яваад байх тийм ирбэлзэлтэй байна гэж үдээ. ер нь яг ингээд 2000-аад оны ихээр энэ ингээд олон одоо онгод тэнгэрүүд буусан гэж ярьдаг. Ер нь ч тийм бараг л ер нь нэг юм үг байдаг. Айл болгоно нэг онгоцтой гэдэг тий одоо бөөтэй. Айл болгоно нэг бөөтэй, нэг пүрүстэй. Тийм тэгэхээр энэ ер нь бол энэ ингэж яриад байсан. Тэгэхээр энэ бас нэг тусгай нэгдүгээрт цаг үе дагсан даалгавар байсан юм уу? Гинт одоо ингээ бороо шиг гэдэг юм айл болгоно талаарч гэсэн. Ихэнх нь шантарлаа шүү дээ. Тэгс одоо бол ер нь намж юм арай багассан тий. Тийм. Яг албан ёсны тоогоор бол нэг монголч нэг 30 мянган бөөтэй гэж үзээд байгаа байхгүй. Тэгээ чи бараг нөө 100 хүн тутмын нэг нь бөө гэсэн үг болчиход байгаа. Тэгэхээр энэ ер нь ингээд нэг хэсэг энэ өмнө нь бол байхгүй байж байжснаас гинт ингээд итгэвчсэн. Энэ тодорхой тийм шалтгаан байсан уу юу? Өмнө нь гэхдээ байжсэн болоод одоо тэр 90-ад оны 1990 оноос өмнө байжсэн болоод мэддэхгүй гэж нууцлаг хэлбэртэй байгаа одоо мэддэхгүйсэн юм уу? Эсвэл гинт ингээд 2000 он гарангууд хүмүүс гинт одоо онгод тэнгэрүүдтэйгээ холбогдлоо итгэвчээд ирвэн. Тэр хүч байсан. Гэхдээ энийг овцноор ол зомгийн юм болгож ашигласан хүмүүс ч бий. Монгол доторхоо тэгэж багшаа барилдах юм тим гэдгээрээ бас хангалттай хэдэн зоосыг олсон хүмүүс маш их. Тэр байтугай өвөр монголчуудыг залилсан ч би хоошоо Оросд байгаа монголчуудаа ч бас залилан эхлэх ажиллагаа явагдсан ч би. Нөгөө нэгтгэх биш улам л Монгол минь гэсэн сэтгэлээр тоглолт хийгээд хөлдсөн хүмүүс ариу их байдаг. Одоос та нарын донд тэд гинийн цагаахан Монголын шилдэг тийм боо, ийм боо гэж явж л байгаа да. Цагаат бол олонний итгэл үнэмшлэр тэгэл хоолоо болгол амьдарч л байсан байх шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь хүмүүс бол бөөг шашин гэж үздэг. Ер нь бол одоо шашин гэдэг бусад шашнуудын яг л нэгэн төвшөнд үздэг л дээ. Тэгээ ингээ заримдаа ингээ өмнөс ингээ хөөрөлдөд ирэхээр ер нь шашин биш ерөөсөө байгаль хүний хамаарлын уялдаа холбоог таньж мэдсэн тэр ухаан юм байна гэж ойлгоод бүрмэд. Цагаат бол бөө гэдэг шүтлэг итгэл үнэмшилгээ та нарын хэлдэг шашин гэдэг байгаа зүйлээс давсан хүнийг хэлнэ. Харин тийм болоод байгаа юм. Тийм байхад шашин юм, шүтлэг юм гэж доош нь хийх хэрэггүй байх шүү дээ. Энэ бас л тэд бол тиймэрэ байг. Ядаж тэдэнд иш үзүүлдэг шилдэгүүд байхгүй. Өөрсдийг нь тодорхойлоод түүчлээд явах нэгэн байхгүй. Хуучин аль ярьсан юмнууд байдаг шүү дээ. Тэр ер нь зүгээр ингээд бодоход энэ юуг одоо ингээд ер нь одоо ингээд дэдчинг байгальтайгаа маш их тийм уялдаа холбоотой байдаг юм байна гэж ойлгосон. Тэр энийг хамгийн анх ер нь яаж тэгж таньж мэдж авсан бэ? Одоо ингээд нэгсэн дом бол хамгийн анхны онгод ч гэдэг юм. Эсвэл зүгээр тэр онгод болох замыг түүчилсэн анхны тэр
юу би бас гайхаад үйлийг ингэж хийсэн. Яаж таньж үз? Энэ бол маш уртудаан хугацааны үед амьдсан стажинг дээр чөнгөнд нь маш олон мянган жилийн хоримтлагдсан мэдээлэлээр л ингэдэг байх та гэдэг. Тийм зүгээр санаа юу төрчин бодол төрчин. Энийг бас ер нь хэдийн ингэж ийм бөөгийн ойлголт, онготын ойлголт ер нь үүсэж би болсон бол өвөө утаа барьраарэ. Оцалигуур хадайлах гэдэг нь яах гэж. Хоолоо мөн сонирн болоолох. Анхны онгод энэ төр дээр чухал биш ээ. Хамгийн гол нь энэ хүмүүсийг яаж зөв тийш нь болгож оршихуйтай зөв харьцах вэ гэдэг талаар зааварсан нь. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцах. Тань мэдээж их хүүтрэл болж байна. Тэр үеэр мэдүүлтгэл бодно шүү дээ. Альва юм гэдэг шалтгаан нь юу юм гэх мэт зүйлсийг зааж өгөх хэрэгтэй болдог. Даарч бэрж явж байгаад л гал хэмээгчийг үүсгэж байсан шүү дээ. Халуун дулаан байсан л галыг үүсгэж. Гэтэ яг манай яг энэ бөө мөргөлөхөөс илүүж би нэг тэнгэр шүтлэг гэж олон улсад хэлдэг болчихсон. Тэгээд манай тэнгэр шүтлэг гэхээр босод уус шүтлгүүдтэй харьцуулаад байхад өөрсдөө харьцуулаад байхад ойлгомжгүй гэмээр зүйл олон байдаг хгүй яа бас төстэй зүйлүүд их байдаг. Жишээлбэл Чингис хааны бол аян дай хийхээсээ өмнө болохоор тэнгэртэй харьцдаг байсан те тэнгэрийн зарилгаар явдаг байсан гэдэг энэ гадны орон судаад үзэх юм бол энэ болохоор энэ тэнгэр буй биднийхаар тэнгэр тэднийхаар болгоно гэрэл хүч буюу тэр юм ариун хүн тийм зүйлийн гаралтай хүч юм байна гэж үздэг. Тэгсэрнээ бас энэ Азиудын соёлд болохоор үр тариа будаа ургаад ирэхээр болохоор тэр зүйлээрээ буцаад болохоор байгаль дэлхийд талархлаа эргэж өргөлөө өргүүлдэг. Яг тийм адилхан газар их дэлхий яг ингэж харьцдаг юу гэдгээрээ бас зарим талаараа бас төстэй юм шиг шинжтэй. Тэгээ бас энэ Европ тал руу, Европч энэ Африк тал руу бай нөгөө газар шүтлгийнхэн гэж байдаг нөгөө оршихуй нөгөө газар гал гэд тийм хүчнүүдийг шүтэж байдаг ан антид гэд билэгдэлтэй. Тэгэхэд бас зарим талаараа бас энэ талын шүтлгийн зүйлээр их адилхан. Тэгээ бас бөө мөрөглөөрөө ч бас энэ шинж тэмдэг үзтэй бас адилхан. Тэгээд ойлгом тэгээд олон зүйл хоёултаад ойлгомжгүй болчиход байгаа юм л та. Энийг бод ганцхан монголчууд бөө мөргөлтэй байсан биш. Энэ дэлхийн ард түмэн чинь даарж бэрээд энэ тэндгүү хэцүү байсан цаг үе бий. Бүгд л шашин гэдэг зүйл чинь үсгээс нь бүгд бөө мөргөлтэй байсан нь бол үнэн. Эхлээд байгаль оршихуйтайгаа танилцж мөн чанарыг мэдэж авах хэрэгтэй болсон. Тийм бид. Тийм байна. Яг бүх оюун тэнгэр ба хөрст газар дэлхий түүний утас шалтгаан яагаад аянга салхи байдаг, яагаад ийм байдаг гэх мэт. Хүмүүс тайлбар авсны дараа яах вэ? Хүнийг хөгжүүлэх чиглэлийн шашин үүссэн байна. Тэрийг ерөөсөө мартчихлахгүй байх. Эхлээд тань мэдвхий тулд дараа нь ингээ бүгдийг нь нийлүүлж одоо тэг хамтдаа байх. Тэгээ яваандаа нэгдмэл удирдлагын захирахын тулд шашныг ашиглахад зүгээр юм. Тэгээд явна юмсан. Зарим шашин шүтлэгт ихэд идэж болохгүй хүнс хоол гэж байдаг шүү дээ. Тийм. Их бохор заваа одоо хахаа гэдэг амтан бохор заваа. Ийм гэдэл иддгүү ч юм уу тийм үү? Тэг. Тэгээд тэдний хажууд байхаар бид нар нөгөөх нь бол одоо жишээлх юм бол гахаа гэдгээр нэг бохир заваа амтд юм шиг харагддаг. Харагдаад байгаа юм шиг.
Тийм зүгээр гэр нүгэлтэй гэж. Тийм нүгэлтэй. Чагаад бол хүн чинь өөрөө гахаанаас доор амтсан шүү дээ. Үгүй бид нар удаа. Та нар чинь гахаанаас доор энэ ертөнцөө бодоо олгож байна шүү дээ. Тэр үйлч та бүр утгаалцсан тий. Санаа бол гайхгүй ирнэ. Санаа бол бас чанга хүмүүстэй. Нөө сайн юмдаа Гахаанд бол өмхий санаа гэж байд юм уу ер нь? Байхгүй гэл. энэ амьтдад ер нь байдаг юм шиг байна тий. Хүм бол хог мог юу вэ? Бүхий юм идэж ууж шүү дээ. Өөр химэл зүйлч идэж байна. Тэг чинь одоо бол буруу. Өөр хүн ээчмэрж идэж байна. Тэгэхээр хамгийн аимшигтай зүйл чинь хүн өөрөө. Яг хөө зарим шашин шүтлгөөд онцгойрж ялгархын тулд бусдаас ангид үзэл баримтлалыг барьдаг тал бий. Тэгэж өөрсдөө онцгой болгож хүмүүсийг бас өөрийнхөө үзэл сурталчилгаанд нийл гэж дагуулахын тулд. Яа тэгвэл Тэгэхээр ойлгоцлоо. Бөөм үргэл хамгийн ихэн танин мэдхүйн чиглэлээр хүмүүст ойлгуулах болжээ. Байгалийн эргэх холбоо, тэнгэр гэж юу? Одор дэлхий гэж юу? Яаж зөв харьцах уу гэх мэт. Өвөө зүрийн сониорч нэг асуудал тийм ээ. Ингээд одоо би зүгээр яг түрүүн хэлсэн чинь онгодууд бууж ирсэн гэд. Тэгэхэд нэр айл болгон удам болгоныг онгодууд бай. Юу одоо бөө байгаад гэсэн. Тэгсэн чинь манай хотод байдаг юм лий. Би тэгээ бодохгүй юм шүү дээ. Яа би ингээд сая бодлоо дөө. Энэ одоо чүм муутай юм багтаа гэд. Ягаар ингээд Бөө болж болно. Гэхдээ бөө байх хэцүү байдаг юмөр. маш Тэр маш их хатуу заяа тавилаг идэлнэ. Өөрийн амиач бодох хэрэггүй. Ер нь олон хүний амийг дааж явах гэл толгой ажилуулах ажил ихтэй. За тэгвэл зөв юм байна. Тэгэхээр юу ядг одоо ингээд анх ингээд та тэмдэг тавьдаг гэдэг чинь бүр төрөхөөс өмнө сонгогддог. Тэгэхээр мэдээж тэнд байгаа сүнс одоо би төрөөг байлаа гэж бодъё. Тэгэхэд одоо бие олоог байхтан за чи яг ийм даалгавртаар ингээд буух юм уу? Буун шүү гэдэг тийм холбоос нь ер нь өгцөн байдаг. Мэдрэг өгч даалгавраар нь ойлгоцсон байдаг юм. Дээрээс доош нь буулгаж байна шүү дээ. Тэгж юм. Тэгэхдээ даалгавар өгнө. Дээд тэнгэрийн сүнсийг доош нь буулгаж гүйлгээд Бүр тийм юм уу? Тушаал бууруулж доош нь буулгах нь шүү дээ үүрэг даалгавар. Зүг. Би чинь бод доороо нэг одоо нэг ясандаа бол нэг ноён байлаа гэж бодоход л өөрийнхөө одоо нэг ихтгэлтэй хүнийг л ихтгэлтэй хүнийг ч яг одоо нэг хүүхдээ тий нэг ихтгэлтэй сүнсийг л юу яадаг юм бахал гэж тий. Ихтгэлтэй сүнс биш байх. Өөрийнх нь илгээх зүйл байх нь шүү дээ. Удмын өөрийн хамааралтай. Тэр юу юм? Түүнийг бүх дурсамжийн арчил доош нь гүйлгэх нь шүү дээ. Тэр чи өөрөөсөө би тэгэхээр ингэж ойлгож байна. Өөрийнхөө биенээс одоо өөрийнхөө би зүгээр ингэсэн гэрлээс гэдэг юм уу таслаад доошоо даалгавартаар болгосон. Уулгана. Ихэн хэвлээд нь бүрэлдүүлнэ. Мэдээж тэр тэнгэрийн игэлгүүнийг уучраас яах вэ? Бусдаасаа өөр бодол санаатай төлөвшсөн шүү дээ. Тэх юм байна. Нэгэн талаад тийм өгдөлтэй. Зөв. Одоо ч ойлгож байна. Тэгээд түүнийг хүлээн зөвшөөрчдөг юм байна шүү дээ. Ингэхстэй. Тиймээс төрөлхийн багаас л ур чадвар нь тодорхой байдаг шүү дээ. Тамгатай гэдэг чирээс л тэр юм. Дээд тэнгэрээс илгээсэн тушаар л бууруулж даалгавар өгсөн гэрэл юм. За. Тийм. Тэгэхээр ер нь бол ингээ ойршихуйд энэ дээр тэнгэрээс ингээ дэлхийг ингээ одоо харж үзээд ингээ бүр тусгайлан даалгавар гэрэл элчнэр ингээ явуулж штэ. Тэгэхээр энэ дэлхий ер нь одоо дээд онгод тэнгэрүүдийн хувьд ямар ач холбогдолтой орон зай тийм одоо юу вэ? Оршихуйн хэсэг вэ? Амьдрах.
Нэн тэргуунд мэдээж Тэнгэрийн элчийг доош нь буулгаж байгаа юм чинь тэр хавийн иргэн тойрныг сайн сайхан байлгах талаас нь л дэмнэхэд зориулагдсан. Тэгээ ингээ бодохоор одоо яг за дэлхий дээр бол амьдрал өссөн. Бусад гаригүйц дээр бас нэг тийм одоо харж ханддаг анхаарал хандуулаад яваа дэлхий шиг болгоч юм бол бид нэр бас очичмаар л тийм. Урд нь бол хэл яриа нөгжөөгөө жоохон тань мэдхүү талаараа явж явах үед нь гэрлэр ирдэг байжээ. Хүн төрлөختөн бичгээр Шууд харагдахаар биетэр гэсэн үг одоо бүр нүдэнд нь харагдаа. Гэтэл сүүлдээ энэ зүйлийн эрчмийг даахаа болсон байна. Бид нэр Дахаа болсон болов. Айн, цочин, ухаан санаа самуурна гэж зөндөө юм байна шүү дээ. Та нар тэр гинтний гэрэл гарч ирэл ярьж хөөрөдөл ямар галзуур шүү дээ. Тиймээс арга барилыг өөрчилсөн байна. Махан биед ховлгож гүйлгдэг болсон байх шүү дээ. Тэгэхээр чи энэ хөвсөл их удаан хугацаанд холбоотой байсан юм байна гэж ойлголоо. Тэгж явсаар угаасаа хүн ямар мөнх наслах биш. За нэг ихтэл 100. За өмнө ч яг 100,000 ч юм уу 10,000 жил ч юм уу тэгээд болдгол байсан. Ямар тэнгэрт ямар цаг хугацаа гэж байх биш. Тэгээд буцдаг байж. Одоо бол нэг 100 байна уу 60-ын хооронд л байгаа байлгүй дээ. 60 хүрээлж яаж байгаа 100 хүрээ. Айл унтраа. За. За тэгвэл ер нь онгод мөн улаачаа ягаа сонгодог шалтгааныг ойлгочихвоо. Тэглээ үү? Улаачаа яаж бэлддэг байх вэ? Гэрлээсээ таслаа явуулдаг байх. Тийм байна. Тэгэхдээ хамаг дурсамжуудаа арчиж явуулдаг байх нь шүү дээ. Тийм байна. Тэр их мэдээллийг махан биштэй хүн дийлдэг учраас. Тэр махан бие бас тодорхой хэмжээний хязгаар байна тийм үү? Хязгаар байлгүй яах вэ? Энэ зэргийн их ачааллыг даах хэцүү шүү дээ. Айл үегээрээ. Ер нь одоо ингээд мэдээллийн бид нар одоо энгийн хүмүүс зарим хүмүүс нь бол үнэхээр л ингээд төрхтэй үнэхээр онцгой гэдэг юм уу эрдэм нээлтүүдийг хийгээ элдв одоо янз бүрийн чадвартай төрж байна. Тэгэхээр энэ бол ингээд тодорхой бас сая онгод улаач нар гэдэгтэй адилхан тийм даалгавартай төрж ин гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол за чи яг энэ нээлтийг нь дэлхий дээр хэрэгтэй юм байна. Энийг хийх хэрэгтэй. Энийг хийх үүрэгтэй гэдэг. Ер нь тийм байд юм шүү дээ. Олонд эргээр нөлөөлөх хүмүүст янз бүрээр холбоо дэмжлэг үзүүлдэг. Зүүдээр эсвэл ямар нэг төрөх байдлын хувирлаар ч юм уу. Тэр нээлтүүд нь олонд маш их том тосыг өгдөг шүү дээ. Тэгдэг. Бид нэр одоо ингээд бодохоор энэ нээлтийг энэ хүн яаж санаачлав? Одоо жишээлбэл энд гэрлэг хийсэн, гэрлийг бүтээсэн. Үнэхээр энэ гэрэл цахилгаан байхгүйсэн бол бид нэрээ Тэр магадгүй зөөдлөсөж байж болно шүү дээ. Зүүдний мэдээллээс ойлгосон байж болно. тэгэхээр бас ийм сонир санаа төрж ин л да. Анх тэрэнд одоо энэ тэрийг хийх санаа сэтэл юмыг нээж таних санаа сэтэл хаанаас нь урхан гардаг юм болов? Харин тэрийг Зүудээ бид бас илгээж болдог. мэдрэмж. Өдрөм цовин зүүд бүгднгээр нь тэр олонд хэрэгтэй юм сэтэж байна шүү дээ. Тэг гинт ийм санаа төрж байна. Одоо ингээд тийм даалгавар одоо тийм юм хий бүтээ гэсэн ингээ багасаа тийм сонирхолтой хүүхд байж штэ. Ингээд үнэхээр бүтээх гэдгсэн чинь тэр хүүхдийн нь одооний нийгэмд чинь ингээд эцэг гэх нь за одоо жишээлх юм бол ерөөсөө ийм мэрэгжил, ийм ажил хийх юм бол илүү мөнгө олно гэдэг юм уу? Гэвэжсэн чи тэр хүн хүүхд өөр зүйл сонирхолтой байжгаад болоод анхныхан сонирхол нь бол ингээд юмыг нээж таних хүсэлтэй байсан чинь илүү мөнгө олох хүсэл рүү юу чиглэл рүү эцгийнх нь ингээд зөвлүүлэхээр тэр хүүхдийн юу н одоо хүсэл сонирхол нь мөнгө рүүгээ аажмаар шилцээр аваад өөрийнхөө үндсэн тэр сонирхлоо алдчихжээ шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдол бас ингээд бодсон чи харамсалтай юм шиг
санагдчихлаа. Хэрвээ тийм юу байвал. Одоо харамсаад яах вэ? Энэ бол зүгээр л тэмцээн гэж ойлгочих. Хэн ухаарлыг олж авна тийм юм. За яг ойлголоо. Тэрнээс бүгд адилхан тэгш ирэхтэй байна. Адилхан мэдээлэл хуваалцсан гэсэн байхгүй байна. Яг үн тэмц тийм байна. Тас. Тэрнээс хүн болгол алаг цоггүй тийм байсан бол яах вэ? Бүгд л дээшээ тэнгэр рүү отох нь шүү дээ. Гэтэл энэ чинь бас эерэг сүргийн тэнцвэр өрших хэвээр. Нар байлаач бусад газар харанхуй л байгаа шүү дээ. Тийм. Тийм учраас гэрэл сүтрээ байдаг. Энэ дан ганц тэнгэр өвөг дээдсийн үйл хэрэгээс гадна бас харанхуй талын хүчнийхэн гэж байдаг. Одоо бидний төвшин сайн муу хүмүүс гэдэг шиг үү? Хизээж устгагдахгүй гэхдээ үргэлж тэмцэлддэг. Цогёлээс. Тэгэхээр чинь бол тэгэхээр ерөн зүгээр ингэ бодов. Одоо энэ дэлхий дээр яг өнөө цагт их дайн дажин самуун ихтэй байгаа. Дэлхийн хаасаа үл жоохон ерөн зөрчилтэй байна. Тэгэхээр энэ бас дээд тэр онгод тэнгэрүүдийн хооронд ерөн юу байна уу? Нөлөөлөл байна уу? Дайн тулаан хизээнэ дууссан. Дээр бол аль 20 онд дууссан. Та нарынхаар одоо 6 жил болж байна. Тийм байна. Шийдэл нь гарцсан. Одоо нэг зөв буруугаа. Тэр шийдэл гарлаа тэрнээс улбаалж аюул гамшиг давтамжийн тоо нэмэгдсэн гэдгийг та нар мэдэрч л байгаа. За яг судалгаанууд дээр бол одоо байгалийн янз бүрийн аюулууд бол нэмэгдээд улмал өсөж ийн л гэдэг байгаа. Тэгэхээр тэдний одоо дээр басан тэр үйл явдлын долгион гэхүү давалгаа нь биднэрт одоо нөлөөлж байгаа хэлбэр гэж ойлгож болох уу? Тэгэж болно. Энэ хүмүүс одоо хамгийн сүүлд нэг юм яриад байна. 3 хэмжээс 4 хэмжээс тэнтэр гэдэг. Одоо бид нар ч одоо ер нь яриагаар нь бол 3 хэмжээс гэхээр нэг материалын төвшний тийм ээ. Тийм одоо хэрэглээнд сонирхол давамгайлсан ачаал бүрлэгсэн байх нь 4 хэмжээс гэх юм бол оюун санааны одоо төвшин рүү одоо дараагийн шат руу материалын зүйл бол нэг 3 хэмжээс материалын зүйл 30%, оюун санаа материалын зүйл 70%, оюун санаа 30% байхад одоо 4 хэмжээст гэдэг рүү оронхоор оюун санаа нэг арай илүү нэг 50% болдго юм уу нэг тийм юм шиг байгаа юм. Тэгээ ер нь бол одоо материалын зүйл өөрийнхөө үнцийг алдаж ачаал бүхэл тийм хэмжээс гэж байгаа бол зарим нь 2, зарим нь 3 гэхгүй. Одоо хэддгээр хэмжээс дээр байна гинэ. Бид нар ч юм бол одоо бидний дэлхийн ертөнцийн дэлхийн түвшний 3 гэж яриад байгаа. 3 юм уу? Тэгж яриад байгаа. Хүмүүсийн. Тэгвэл аль эрт 2 дугаар төвшнөхийг устгацсан байх хэрэгтэй байх тийм. 3 дээрээсээ 4 рүү өсрөн. 4 рүү өсөхийн тулд бас 3-ыг устгах хэрэгтэй бол. Тэгэхээр доош доод төвшнөхөнтэй хамт байж болохгүй байх нь тийм. Тэгэхээр 4 рүү одоо тэгэхээр чи 3 байлаа гэхэд тэнд 4, тэнд 7 ч гэдэг юм уу ийм байх боломжгүй. Зэрэгцэж ярих боломжгүй. Заавал шинжлэгдэж байгаа таланд нэлээ бусд нь арилгах хэрэгтэй. За яаж 3.1 бас 4-3-2-ын хооронд дууссан. Салганаад явах. Дондочлаад байх шиг байна. 4 рүү ч арай орж дайнчихлаа. 4 рүү бол юмыг бусдаас сонгохын тулд зохиодог хүмүүс байдгийн шүү. Тэгэхээр хит их туушраад юм. Та нарт итгээд сонь сонсогдох нь эргээд анхаарал сонирхлын татна өрхөнд нь ороход нэмэртэй байдаг. Өөрийнхөө онол арга барилаар хичээлийн арга барил гэдэг шиг санагдчихлаа. Тэгэхээр ер нь бол тэр 20 онд болсон үйл явдлаас хойш ингээд бидний энд ингээд өөрчлөлтүүд үнэхээр мэдрэгч чинь улмал ингээд тэр нэг байгаль хүмүүсийн зан харилцааж энэ сэтгэл санаа үйл хөдлөл нэг л ямар ч л байсан тайван биш, эрүүл биш. Тийм
ер нь үйлдэлүүд одоо тийм үг ярианууд ч их гардаг болсон хүмүүн үгэлтэй. Тэгэхээр ер нь энэ шилжилт ер нь хэр удажж ингэж юу яадаг юм бол одоо тайван болох тийм таамаглал юу нөлөөлж байна. Дөнгөж эхэлж байна. Пүүх тийм үү. Нилээнч зовондоо. Тэр дээр тэгж удаан үргэлжилсэн одоо өмнө сан гэсэн үг. Тэр дээр чинь цаг хугацаа байхгүй шүү дээ. Бид нар тэгвэл юу яахгүй маань. За эхлэл дээр нь л явж байгаа юм байна шүү дээ. Эхэлж явах чинь л хялаагаа унчих гээд байх юм аа. Харин хизээ доосох юм их гэж болоогүй болоо. Ингэж амьдарч үзээгүй юм чи. Болоогүй. Тэгээд өвөн тэгж хэлнэ. Зүгээрээ хөөмөн чи ингэж яваад энэ амьдралдаа дасах юм байд гэж хэлнэ. Эхлээд цочирддаг лээ тэгж жагаад нэг мэдсэн чи дунд нь орцсон. Дасцсан явж явах үедээ. Нэрэл тийм ер нь юм альва юм эхлэлийг үзэгдэгдэг л дээ. Технэ. Тэгэл нэг үзүүлж байгаа л за өвөө минь одоо ингээд энэ шахаа шийтгэлийн үе чи одоо ингээд дуусах хэрэгтэй та нэг хараад өгөө зэгтэл өвөнтхнэ шүү дээ. Та нэг бачуулсан, ойлсон, дуусан, сэтгэл санаагаар унсан. Та ер нь их дөрвтэй байхгүй байна. Гэхдээ тийм хугацааны дараа гихтэн тэгээд одоо яах бол би цаашаага тэнцэх болов гэвэл өвөнд их нь зүгээр дээ хөөмөн чи энэ амьдралдаа дасах юм байна. Нэг саргал тэгэл үргэлжлүүлэл уйлал дуулал тэгэл янз бүр болол яваад байх нь шүү дээ. Нэг мэт өөрөө дуртай ч байх юм билүү. Тийм байна. Олон дахин давтагдаад ирэх чинь нэрэл юм байдаг гэдэл хүлэн зөвшөөрөх юм байна л дээ. Гэтэ одоор бүх юм хүлэн барж зөвшөөрөх болж шít. Өөрөд өмнө хизээч тийм аимшигтай тахал өвчин гэдэг зүйл гарч байгаагүй. Тэр одоо тэгэл 7 хоног болгон тийм дэлхийн нийт тийм шинэ төрлийн тахал өвчин гарлаа л гин. Хинч тохиолдсон. Одоо ковид гэдэг зүйл анх гарч байгаа бид цочирдчихсэн байхгүй юу? 2-7 хоног болгонд шинэ өвчний та нар тэр үед ёстой мангар байсан. 21-р зууныхан гिचээд. Тийм шүү дээ. Ёстой эли балаага харуулсан. Бүгд л тийм. Тэгэхээр та нарын хэвлэл мэдээлэл ийм зүйлээр яаж тэнэг болгодог юм бэ гэдгийг тэр зүйл маш сайн ойлгуулсан баг. Ийм зүйлээр та нарыг удирдах байгаа бол та нарыг маллаад тэнэгтүүлж байгаад энэ газар нутгийг тонох бол асуудалгүй хэрэг. Тийм болох юм байна гэдгийг батлуулсан. Тийм учраас одоо улангас дайрал хамаг юм ичил ухаж төнхөөл дайраад байна да. тэгж юм ерөөсөө л. Тэгээ одоо нөгөө юм газрын баялаг, байгалийн баялаг гэж яриад байгаа. Ер нь Монголын хөгжил бол ухуулж байж л сайхан болно гэдэг ба шүү дээ. Тийм боломжгүй. Та нар тэдний боол болно. Газар нутагч нь талхсагдана. Тэдний хогийн савыг хийн. Амьдрах аргагүй болно гэх мэт. Яг л тийх юм байл да. Одоо ингээл бодоод нэ одоо юм бол налчид маань бол үнэхээр л бид нар бол малаа байж хат бол хинээс ч гуйхгүй. Гэхдээ хэний ч доор орохгүй. Өнөөдөр амьдрын маргааш бид нар өөр удам ингээ Монгол нутагтаа мэл сайхан амьдрч чаднаа гэдэг. Хэрвээ энэ газар нутгийн маань ингээ хэсэгчлээд ухаад төнхөд ирэх юм бол за энэ үе дээрээ л ингээл эд мөнгөтэй тэгж сайхан амьдрч мага болох юм. Бидний өөр хүүхэд бол харин энэ газар дээр маллаад ингээд нэгэнт бол амьдрч чадхааргүй юм төгслөл үүсэж байна. Тэгээд энийг ингээд сонсоод ингээд газар нутгийг харахаар үнэхээр л сэтгэл шимширмээр бид нар ч бас одоо нэр энэ мөнгө төгрөнд ямар их юу яаж байна гэж шимширлгүй яах вэ? Тэгээ болдгосон. Гэхдээ ийм унжуу юм яриад байвал бас хэцүү. Ард олон чинь ямар байгааг мэдж байгаа. За тийм байна. Хамраалгүйгээр гол нь яаж эдэнтэй оюун ухамсар болоод өөрсдийн ахуй хэм маягийг эвдүүлэхгүйгээр уламжлалыг баримталж байгаад энэ болгоныг зад зохих вэ гэдэг арга барил чухал байна.
Тийм байна. Гэхдээ Монголоос зөөх тусам энэ дэлхийн ард түмнүүд баялагийнх нь хараалыг заавал өөрөх болно. Орсон улсын. Тийм байна те. Хятад, Орос ч юм уу. Тэр өөр хаанах байна. Монголоос зөөврлөө тэнд аваачих болгондоо тэд өөрсдийн өхлөөр төлбөрөө төлөх болно. Тэр гамшиг юм чинь үүнтэй холбоотой. Угаас хэдийн хараацсан зүйлс. Та нар тэр зөөврлөх юм зөөгөлөг. Харин тэр чинээгээр өхлөн нэмэгдэнэ үз. Та нарыг сэлэм эргүүлээ тэдрийг захир гээгүй шүү дээ. Тийм байна. Нэгэнт ухахаа болохгүй нь ойлгомжтой учраас яах вэ? Тэр баялагын зүгээр л жатга хараалгүй л гэсэн. Зөөж. Тэрч бас л Тэргээр санхүүждэг Монголыг саад зулгааж байгаа хэн бэ? Тэр болгон хүн ардаараач төлбөрөө төлнө. Эрүүл мэндээрэж төлөөсөө төлнө. тэнд тэгвэл ингээд ажиллаж байгаагүй Монгол хүмүүс ч гэсэн ухалцж байгаа. Бас дээрээс нь амьдрахын тулд ажиллаж байгаа. Монгол хүмүүс нь бол үр хүүхдүүд инээтрээгээд олсон юм хом нь бол ойлгохтой юм болохгүй. Хүүхдүүд нь ч өдлөхгүй. Хин ч алавдаагүй байхад өөрсдөө л боолыг чи хий гэж яваа хүн яаж эх орносоо урвсан харийн боол болж байна. За хамтрагч тийм байна уу? Тийм боол яхаараа сайхан амьдрах хэрэгтэй гэж. Эх орноо хайдаг хүн их дэлхийд хэрэггүй. Үр удам ч өөдөө гарах ёсгүй. Дүрмээрээ тийм л байх болно. Бас л айхтар нэр юу. Тэр болгоныг бүгдийг нь харж байгаа бас хямдж байгаа болохоор энэ бол өвөө оролцоод байх зүйл биш. Энэ бол өөр өвгдээцийн мэтийн хийх ажил. Тэгвэл бид нар ч юм бол хэн ч харахгүй. За бид нар бол гимгүй шүү. Бид нар зүгээр өөрсдөө л амийн залгуулж байгаа шүү л гэд байсан чинь бол яг үнэндээ бол урагч юм шиг санагдчихлаа. Хин ч ер нь өөрийнхөө эх орныг хэдэн зоосны төлөө ухаж ажиллаж байна. Энэ бол уралт мөн. Тийм байна. Амьдрахын төлөө биш. Тэгэн амьдрах ямар хэрэгтэй юм бэ? Хулгай хийж, эх орноо тонж, харийнхны бодлогыг хэрэгжүүлж амжирч байгаа бол тэр Монгол хүн биш. Тэгчгээд би баялаг бүтээхэд оролцдог. Ийм тийм гэж ярих ямар ч хэрэггүй. Та нар хэдэн мянган жил энэ улс орныг ариун дагчнаар нь байлгасан өвгдээцийн хичээл зүтгэлийн эсрэг тэмтэж байгаа хүмүүс. Тэрнийхээ гороор улмал ухуулж байна. Улмал усголцсон татарж байна. Улмал шороос хуурж байна. Хур борооч нь тойроод явдаг боллоо. Та нар хүн дүрснээсээ гажуудаад байна гэдэг байгалийн инрэлч нь хүртэл ирэхгүй шүү дээ. Хурцнаар гарлаа та нар нүүр амчин шарлаад байна, харлаад байна. Ямар аимшигтай юм бэ? Ямар хурц юм бэ? Би өвдөд байна, ядраад байна. Үндсэн эрчим одоо энерги гэдэг зүйлс чинь та нарыг ингэж хаяад байна шүү дээ. Тэрнээс ууж та нар хөгшөрж байна, өртөлж байна, өвдөж байна. Оворжж байна. Хурдан бусдаасаа хөгшөрж байна гэдэг чинь та нар хизээний хэрэггүй болж эхэлж байна л гэсэн үг шүү дээ. Тиймээс одоо энэ буугаад байгаа том өвөөч нь нэг хэсэг хүмүүстээр туршилт хийсэн байх нь шүү дээ. Хүмүүс 6 дахин хурдан хөгшөрдөг болсон байна. Цаг хугацаанд хүртэл иргэдгээсээ илүү хурдан эргэж байгаа нь маш их овор нэмж өгүүлж байна. Үүн дээр арга хэмжээ авах боломж байна уугүй юу? Сүнс, оюун бодол, алд бие 3-ыг нэг дор яаж засаж цэвэрлэх вэ гэдэг нь одоогийн нүүр амын нилээд сайхан болгоод байгаа толгойных нь ард суух үйл юм шүү дээ. Тэгээ хангалттай арга барилыг улаач зааж өгчөхөд яах вэ? Одоо буцаад моогдмол байдалд ор гэж байгаа. Яг цаг нь болоод ирэнгүүт буцаад гараад ирээ гэж. Зөв. Маш хурдан хатаад ирэх.
Яг улаач нь тэгэл өвгөн болохгүй гайгүй байгаад байвал тэгэл наад өрсөч нь гүгэл ирнэ шүү дээ. Тэгнь Тэр үед хизээний дадлаг туршлага эзэмсэн. чанд эзэмссэн зөвөр л хэрэгтэй үе хүлээж явах болно. Бид рекламд нь тоглоно шүү дээ. Том өвгөө чинь түшээрсэн нь. Үснэ нөлөөд яана. Олоогүй юм байна уу? Ирчээд өвөө олоогүй болохоор гэртээ харьцсан байна уу? За тэгвэл том өвгөө чинь боохгүй. Та нар ч гэсэн сайн холбогдож энд тэнд тэгээд хэлэхгүй дээ. Амиал одоо чимээгүй л очих юм. Жохон хайхрамжтай бай. Ойлгоо. За. Юм болгоны бити улаач даатахад бай да. Хонор цагаа толуулаа улаачаас ч залуу хүмүүс тэр техник юм хумда авьяаста адтай байж ийм зэрэг юм а улаачаас асуулгүйгээр хийж бай. Манай улаач хөгсөн сүнстэй. Одоо манай энэ залууч нь ихэд залуу сүнстэй байна. За энэ таг чимээг байгаа та нар бол дандаа хөгсчүүл. Сүйтэй цайныхан. Сүтэ цайнах ингэ чимээг байгаад харин бүгдийг л мэддгийм байх гээл би Мэддгийн биш ээ. Хөгсөн сүнстэй хүмүүс наад болчихно. Ярьж чадахгүй. Сонсч чадна. Чи болохоор залуухан одоо нэг осоор хүн болоод сүнс чинь энд цөөхөн ирсэн. Тийм учраас юм болгон чам сонирхолтой байгаа. Харин сонин энд сонин гэдэг ингээ өсчөө явж байгаа л энд бол хизээний 10 100 мянган удаа энд ингээд бүр маш олон сэлгэгдээд ирсэн амжилтгүй сүнс. Нэг юм хайгаад байдаг дахиад эндээ дахиад төрчихнө. Дахиад тэрийг ажгаал дахиад эндээ төрчихнө. Буруу цаг үедээ л төрсэн юм шиг санагддаг шүү дээ. Заавал энэ миний амьдрах цаг үе биш ээ. Та нар эндээсээ давж ажил тэр дээшээ яваа шүү дээ. Тэгэхээр энэ гөгсөн сүнс гэдэг нь дахин энд уйлгсан хүмүүсийг хэлж байгаа. Тэгвэл амар шалгалтандаа олон үнсэн. Олон унтсан. Тийм болохоор бүр дугуурч тэнхээ. Мен онцлог чинь юу? Яахаар тийм болоод байна. хичээлээсэн сурах. Гэтэл одоо энэ залуу сүнстэй өнөөс хурда. Энэ ямар очиртай тэр ийм очиртай байж магадгүй гэл ингээд чөлөөтэй ярилцаар бол наад чи шууд дээшээ дэвсэх юм шүү дээ. Гэтэл та нар болохоор ярилцж байгаа байхгүй нэг ингээл нам гүмхэн байж байгаа л тэгээ дахиад үлэрнэ. Амтвшөө. Арга горлоос зааж өгөөч гэсэн дээр хэлгүй дээ. Төвөөс үг. За зөвөрсүүдтэйгээ сайхан айл дүр юм яриад болж байна. Зэр зэвсгийн сэргэн мандалтын цаг үе биш. Бэлэг оюун ухааны 90 100. Энэ ингээд өөрчлөлтүүд өгөө ингээд нэг ямар нэгэн зүйл ингээд ховслоод болох юм болоод ингээл түүхэн мэдээллүүдийг үзэхээр ингээд ховслууд бол болж исэн болж таарад байгаа. Жишээлх юм бол ингээл 13 дугаар зуунд 10 одоо мянгаад жилийн өмнө чинь ингээл хүмүүс бас л ингээд сандралдаал өмнө сомонтой байж байгаа л тэр үед бол одоо зэр зэвсгийн хүч давмгайлсан оюун санааны хүчээр ингээд хүмүүсийг нэгтгсэн бол одоо бол оюун санааны хүч давмгайлсан тийм цаг үе ирсэн гэж ер нь гэж ойлгодог. Тэгэл өвөө энэ подкаст гэдэг юмыг зохиосон юм шүү дээ. Тийм байна. Миний айл дүрийг цаг үеийн хөгжлөөрөө яах вэ? Ухаалаг утсаараа хідэн ч хүн нэг дор сонсох боломжтой. Тэгж байна. Олон хүмүүст орон зай хязгаар хамаарахгүйгээр хүрэх нь. Тэгэхгүй өвөө нэг болгонтой ингээ уулзаж олгоод байсан бол энэ олон төмнийг яаж синхруулах вэ? Бартгүй ажиллах. Тэгэхээр энэ цаг үеийн хөгжил дэвшлиг өвөө нь ашиглаж л яваа хэрэг. Тийм байна.
цаг үеэ зөв мэдэрч тухайн багаж хэрэгслийг зөв ашиглаж зөв ойлгуулах юм ойлгуулж хурдтай байх нь ялалтын үндэс болдог. Одоо би та нарын чихэнд өвөө тэгж хэлсэн гэхэд одоо наад миний хэлсэн юмыг цааш нь тэрний чихэнд хэлгээд ингээ явуулвал яах вэ? Сүүлдээ миний ярьдаг зүйлс багасаад өөр хэлбэр яриа хөөрөө өөрчлөгдөө юу болж хувирах вэ? Утга санааг нь өөрчилж байгаа нэг шашин бүтээч шүү дээ. Аа тийм. Тэгвэл энэ нь ямар нэгэн хин нэгнэр дамжуулахгүйгээр шууд ямар нэгэн элдв засваргүйгээр шууд тэр хүмүүс сонирдох юм. Эргцүүлэг, тунгааг. Тэрнээс түүнд таалагдах айл дүр чухал биш. Тийм бай. Түүний боддогтой адилхан байх албагүй байж болно шүү дээ. Тэр бол хүний өөрийнх нь сонголтын эрх байгаа. Өө найлдар болгонд бол хэлдэг. Өвөг дээдэс тэнгэр эцэг газар их Монгол хүн бүрийн заавал баримтлах 3 чанд зүйл нь энэ юм. Энэ гуравтай л тэрсэхгүй байхад болдгол юм. Одоо бол тийм байх шүү. Тэгээ бид нар бол одоо ер нь өвөг дээцийн үлдээж өгсөн ёс уламжлалаас бол хэлбэр төдий зүйлийг л Та нар чи их бэлэн гой мэдэж хажуугаар нь ганц нэг солонгос үг хэлчихсэн. Хятад ховцсон босцсон. Ер нь нэг Монгол юм уу? Монгол гэж хэлэхээргүй. Одоо юу гэмээр энэ хачин ирлизм юмнууд харагддаг шүү дээ. Ганц нэг англи үг чигчсэн. Тэрийг их ухаантай юм шиг ярина. Гэтэл босод хөгжсөн улс орнууд дандаа үндэснийхээ арга барилыг ашигладаг. Бүх хөгжсөн улс орн өөрийн үндэсний арга барил дээр тулгуурласан байдаг. тийм байна. Харин эсэргээрээ бусдыг аялдан дагаж явсан улс орнууд мөхөн мөхөөд, сөнөөд, ядууралтаа автаад нэг гачи ирлиз юмнууд л байгаа. Та нар тэгээд мянгантай солонгос хүн шиг байлаа гэд солонгос хэлээр ярьдаг солонгос хувцс хүмүүсдэг солонгос хоол идлээ гэд чи Монголд байна шүү дээ. Тийм байна. Тий, тэс тэдний шиг цагаан чиглэг арьстай болохгүй нь ойлгомжтой. Мөрөөд гэж хэлнэ. Энд чинь борц хатаадаг хуураас хэлэх газар. Борцлогч юм байна. Тэр л дэсэж үлдэх юм. Жин бүр нэг бүрцлээ. Тэгэхээр нэрэл бас ингээд улс орон дээр хамгийн шилдэг одоо биднэрт үлгэр дуурайл гэдэг юм аа ер нь санаа өгдөг чинь Япончууд тий. Япон бол маш их өндөр ёс суртахууны өндөр. Одоо тэгэл тэр Япон нэрийн доорх төмөр хөлгүүдийг бүгд л унж байна шүү дээ. Toyota л хамгийн сайн машин Японы Toyota тэгээд чанар гэвэл Японыг л хэлдэг. Герман Японд. Тэгэхээр бол Япон гэвэл ямар ч хэрэгэлцээ өгөрл. Тэгээ бас Япон бас хоцрогдоод байна уу одоо бас. За та нараас л дээр. Бас хоцрогдоод байна гинэ. Ус дөрөнч нэг явцгүй болчихсон. Тэгээл. Тэгтэл та нараас хэдэн 10 дахин дээр. Одоо тэгээд нэг адгийн мохой солонгос хосолт болж байгаа шиг тий. Уг нь бол тэгээд Адгийн биш ээ. Тэд бас сайн байна. Хэдий хаалттай хэцүү улс орон юм шиг олонд ухуулагдагч тэр хүмүүсээ тэгэл болгоол байна шүү дээ. Тийм шүү. Ямар ч цэмцэр. Тэр дотор яг үүндээ тийм дарангуйл байгаа ч юм уу ч юм уу хинч мэдэхгүй шүү дээ. Зүгээр л тэр бол их ашиг нуугдаад хэрэгээр тэгэж олон төмөнд хойд солонгос бол тийм юм а гэж ухуулдагч байж болно. Бас тийм байна. Харин тэндээ хүмүүс нь хоолундаа хийгээд амьдарч байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ хэвлэл гэдэг зүйл, мэдээлэл гэдэг зүйл аюултай. Шууд итгэхэд. Та нарын тархийг шууд угааж байна шүү дээ. Мөр тэнийг болчихсон. Хүн саяны л тэр ковидаар үлдсэн хэд Тэгдэг бид нар ч одоо энэ олон олуулсан жаар ярьдагс шүү дээ. мэдээлэл ихээр одоо үнэн л гэж үздэг. Сүүлдээ бүрийн Та нарт мэдээ өгөх нь зохион байгуулалттай үйл явах уу? тэгэх юм бол бид нар шууд мэдээллийн
мэдээллээр шууд боолчлогдох боломжтой юм. Юу Гэтэ бид нар мэдээлэл шууд итгэдэг тий. мэдээлэл эргэлцдэггүй. Тийм үе болчих ирнэ. Тэгвэл энэ тэгэл муу байна. Та нар мэдээлэлтэй байлаа гэдэг ирээдүйн одоо шинэ ирний хүмүүс биш мөн гэдгээ шийдвэрлэхгүй. Та нар хин нэгнээс тийм мэдээ авна, тийм зөвлөгөө авлаа гэдэг хоцрогдоогүй хүн гэж үзэж болохгүй байх нэ. Та нар харин эсрэгээрээ байрлалынхаа эрчмээсээ мэдээлэл авдаг байх хэвээр. Чи тэр хүнтэй ярилцахгүйгээр хизээний тэр хүнийг мэдэрсэн байх чадвартай байх хэвээр. Зөв. Гэтэл чамайг тэр юм дээр тиймэрхүү гэж хэлж мэдээлсэн байлээ. Тэгэхээр чи тийм хүн гэсэн аяттай хандаад байвал чи тэнэг байна гэсэн үг. Тийм. Чи тэр хүнтэй зүгээр л харцаараа хараад гар барилцаал тэр хооронд л бүх юм нь мэдэрсэн байх цаг үе юм уу? Тэний чадварын хувь тийм байх хэвээр. Тэр үнийг харлаа. Харс тулгарлаа, гар барилаа, 1-2 үг солилоо. За ингээл би юуны хэмжээний мэдэрдэг байх хэвээр. Мэдэрсэн байх ёстой. Зөө. Тэр Тэгвэл чадварыг сурмаар. Одоо та хоёр гар бариад үз. За. За усан. За мэдэрсэн үү? Мэдэрч байна. Одоо гараа. За тэгээд юу мэдэрч байна? Дулаан л мэдрэмж мэдэрч. Ингээл дутуу мэдэрч байна. Мэдээж хүн юм чин дулаах л гэж таараа. Одоо би дарц бонцтэй. Болоогүй байна да. Халуун хүйтний талаар биш. Тэр хүний бүх мэдээллийг мэдэрсэн байх ёстой. Сүнс, сэтгэл, санаа, бодол бүр биеийнх нь юу нөвддгийг хүртэл мэдрэх чадамжийг илж байгаа. Та нар тэгж чадахгүй байна гэдэг чинь хоцрогдож байна л гэсэн үг. Яг цаг үеийн одоогийнх нь чадвар бол ийм байх ёстой. Тэгээд амжилт хүсэж байна. Өвөө ч ингээд болжээ. Хамаа ч жоохон төсөөнө байхгүй уурсан байх та. За тэгвэл хүн сайхан загнаа шалтгаан. Ялалаа. Би угаасаа давхраатай. Монгол идэх гэсэн